За тоглосон юм аа одоо эхэлцгээе. Дээд тэнгэрээс заяат төрсөн бүртчил гэрги Гуамарлын хавд Тэнгис далайг гитэлж ирээд онон мөрний их бурхан халдун ууланд нутаглаж бат цагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ. Ийхүү Монголын нууц товчоо эхлэхийн адилаар өнөөдөр манай Pioneers баг 5 хүнтэй хамт 13 дугаар зуунаар аялах болон бидэнтэй хамтдаа байгаараа. Let's go. За манай багийнхан цугларсан бай. Тэмүүлэн, Тамира. Дээр үед хууль журам ямар байсан болоо гэж та хоёр бодож утсан уу? Тэрийг ерөөсө бодож үзээгүй юм шүү. Нэр ямар байсан бол? Тэгвэл өнөөдөр гурлаа энэ талаар олж мэдцгээе. Тэхөө. Яг зөв. Тэгье. Гуруулаа тэгвэл хаанаас эхлэх вэ? Номын санд байгаа юм чинь номноос авах. Ном уншихлахээр залхах үрээд байна. Надад нэг гоё санаа төрчихлөө. Гуруулаа ерөөсөө цаг хугацааны машинаа дуусчих. Тэхүү. Тэгээ наа чи гоё санаа байна. 13 дугаар зуун руу явцгаая. Вау! Бид ирчглээ шүү дээ найзтаа. Энэ үе бидний ботсон шиг тийм ч гоё байгаагүй юм байна шүү. Аргагүй л дээ. Бид нар бараг 1000 жилийн өмнөх үед ирсэн байх шүү дээ. Тийм дээ, чиний зөв. Одоо харин гуруулаа ямар хүнээс өөрсдийнхөө мэдээ гэсэн зүйлийг асууж тодруулах уу? Нэрээ. Манай түүхийн багш гэж байсан юм аа. Энэ үед тишхий хот хэмээх усын их заргач хүн байсан гэсэн. Тэр хүний бүгдээрээ олж уулзцгаая. Тэхөө. Ингээд зарагч юу гэсэн юм бэ? Зарагч гэдэг нь одоогийнхоор бол шүүгч гэсэн үг юм байна лээ. Зөв. Тэгвэл гуруулаа тэр хүн олж уулзъя. Сайн байна уу? Та шихи бодог мөн үү? Тийм ээ, би мөн байна. Та нар юун хүүхдүүд үлээ? Юун гадны хувцастай сонио хүүхдүүд вэ? Энэ гурыг барьж хорь. Ингээд л бид хоригдсан юм да. Ийхүү 13 дугаар зуунд аялж ирээд гяндантж хоригдож үзлээ, олон ч зүйлийг үзлээ. Ингэж адал явдалтай учирсны эцэст бид асуудал хариултыг олж чадсан юм. 13 дугаар зуун их Монгол улс хүчрхэгжиж дэлхийн талыг эзэлж байсан гайхалтай үе. Энэ хүчрхэг эзэнт гүрэн дотооддоо ямар хуулийг хэрэгжүүлж яаж ард иргэдэд удирдаг байсан болоо гэж бодохоор үнэхээр сонирхолтой санагдаж байгаа биз. Энэ бол мэдээж тэр үеийн хууль бөгөөд их засаг хууль. Шихэх утгагүй бидэнд их засаг хуулийн зарим нэг зурвасаас дурдж өгсөн нь. Их засаг хуулийн зурвас бүрийн гол агуулгын тоймоос дурдваас ерөнхий буюу үндсэн хуульд энд их хааны халдаж болшгүй дархан эрхийг хамгийн дээдээр хамгаалан хөгжүүлж тус хуулийн гол зорилгыг баттган. Их хаан бол феодал ноёрхогчдын төлөөлөгч улсын бүх эрх мэдлийн биелэл төвлөрөл болсныг харуулсан. 1-р зурвас Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс бишэр түгээ аюултугай. 5-р зурвас Монгол хүмүүс улсын эзэн болон эрхэм язгууртан хан ноёдын нэрийн дор зөвхөн тушаал зэргийг нэмж дуудана. Юм бол ёс суртахууны тухай хууль. 24-р зурвас Үл харгас үнэн жудрах зэгц журамтай эрдэм гүн бэлэг хурц хүмүүсийг эрх биш сайшаа хүндлэх хэрэгтэй бөгөөд цусар харгас болон элбэрэл журамгүй этгээдийг жигшин санагдав. Сайныг дэмжиж саарыг жигших үзлийг нийгэм хэвшүүлж нийгмийн эрүүл сарвал орчныг бүрдүүлэхэд чиглэсэн заалт болсугай. 31-р зурвас Илч зарлагыг гутаан доромжилж үл болно. Дэлхийн их гурван Чингис хааны элч бол онцгой эрх үүрэгтэй хариуцлагатай дээд зиндааны хүмүүс мөний гадна ерөөсөө элч зарлаг бол олон улсын харилцаанд гүн хүндэтгэл хүлээсэн байдаг. Иймд элч зарлагтай зүй бусаар харьцаж хэрхэвч үл болно. Элчийг доромжлон гэдэг нь бүхэл бүтэн гурван улсыг доромжилсан хэрэг хүн болохыг энэ заалд харуулнаа. 33 дугаар зурвас Хоёр улс дайдахын өмнө дайсан этгээдийн зэрэг ардад хэрв эсэргүүцэлгүй бууж өгвөөс та нарын сайн сайхан амар төвшин батлагдана. Хэрв эсэргүүцвээс ямар зовлон учрахыг
гагцхүү мөнх тэнгэр битгээс биш бид үл мэднэ гэдгийг зарлана. Чингис хаан 40 гаруй улсыг эрхшээлдээ оруулан захирахдаа дөнгөж 10 орчим улстай л дайджээ. Их засаг хуулийг энэ заалтыг мэдж ойлгосон Чингис хаан хэлсэн үгэндээ хүрэн гэдэгт итгэсэн 30-аад орон байлдалгүйгээр дагаар орсон. Эрхэмшигчийн худаг годоо маш их баярлалаа. Одоо гурлаа эргээд хэрцгаая. Цаг хугацааны машиныг дууд. Let's go. Бид эргээд ирлээ. Өнөөдөр хүндхүү өдөр байлаа шүү. Харин тийм ээ. Өнөөдрийн бидний хийсэн аялал маш их адал явдалтай байлаа. Бид гурван олон зүйлийг сурч авч чадлаа. Та нар ч гэсэн олон зүйлийг сурч авсан гэдэгт би итгэлтэй байна. Тийм шүү. Өнөөдөр үнэхээр адал явдалтай өдөр байлаа. Одоо тэгвэл гурлаа энэ бичдгээ дуусгацгаая.